Альбисын сонор хэр зэхэгдсэн болоо. Сураг болгож хэдэнтэйг нь дуулаад хөгтөө толбон сэргээд сүмсэн биеийг баясаад хөвлөгдөж яваа нариун болохоос үлтэй нартыг хэлэхэндээ өөрийн заяагаа тэтгэж мөр болгож улбаалан гүйцээе гэсэн үрсэн хэдвол цээжиндээ багтамгүй хүсэлтэй халастай хариунтай зүйлийг дүүрийг яг исэн тэмүүлэлтэй хоногийн гаригтан сэтгэл бөгөөд зүрхэн толонгалаараа бадарч яв үрсэн хэд болов. Өнгөрсөн цагийн хэлхээгээ өнөд өөртөөгөө жишиглэж өөрийгөө ажиж дүгнэж байна гэдэг чинь аятай. Тэгж чадамгүй байгаа том бом үрс бой. Хож байна. Өнгөрсөн өөрийгөө умартаж тэм зов зүдэрснээ оюунаас ангиж турга зургаа тас заяаг чинь тогтоох гэж энтэй би чинь өөхөн нартад алдар нэрий чинь тэм бүтнээр нь алда би чинь цогцоор нь өвлүүлэн үлдээх гэж өнгөрсөн хэмээн санагалцсан өвөгдий чинь хэлхээ. Өдрийн гаргийг умартаж шүнгийн нойрыг хасаж хүндтэй хоолойгоо алд биеэрийн тулаж ирсэн гэдгийг гээгдүүлэн санагалзаад байна. Хөвөний мэдүүлсэн охин өрийн санагалзуусан ч тэр өвийг өртөөлөж тэм Монгол заяандаа эзэн болж хучгаан ухаж ухаанаа тэлбэж үлтэй заяандаа өнөд оршсон алдар эзэн биендээ голчоо барьж өрнөх ирээдүй хэлхээндээ тэмүүлэлтэй оршиг гэвэл өнгөрснөө таних хэрэгтэй. Үүх түүхээ мэддэг байх хэрэгтэй. Тэм. Ясан өөрүүлж цусан асгаж хүрс шороонд хөө бие хөрвөө хүртэл зүтгэлэн гээгээгүй уухаан дуугаа умартаагүй зовж зүдэрсэн тийм тэмцэж ялаж дийлсэн хөөгийг нь сэтгэлдээ тээж яваа хүмүүн гэдэг. Хүнэд өөрийгөө олж ирээдүй цагийн хэлхээндээ их л үл рүү тэмүүлж вардаг юм. Хүндийн үрс тагвал хүмүүн болсон заяанда хөрсдөд тухсан хэдэнтэй хавраач хүртэл умартаад байгаа үст. Хэдэн зууны хэлхэд өвгдийн түүхээ бүргээгээ тэм. Өртөөлөх гэж ирсэн улбаага сэтгэлдээ нэг санаад өвгд минь тэгж тэмцэж хүнзүтгэж их орнон илгэн садна хайрлаж хамгаалахыг зорж буудлахтаа яаж явсан бол яаж дүүргэж яаж бүтээсэн бол хэмээж ирж хайж байгаа цөө хож өнгөрсөнд буудлаж өрнөж дүүргэсэн их л түүх гэдэг. Алдаатай оноотойгоо мэдлэгч нь тусал оюун чинь ир үйлдэлхээ хэлхэнд мөрлүүлэх үнэнтэй олон зүйлийг өгүүлсэн байх. Өнгөрсөн цагийн түүхээ өөрийн оюундаа санагалзаж эргэж чадах хүмүүс өв соёлоо дээдлэн хүндэл. Хэдэлж буу дээлээ, өмсөж буу тэргүүнэ. Дээдэлж варна. Хүндэлж дийлээ шүт. Тэрэн цагийн чинь өрсүүд эцэг өвгөд минь нөмрөлсөн гэд гангараа гэхээс илүүтэй та нар юу мэдэх юм? Тэм.
Тэгэхээр өөх түүхэн илүүтэй танин мэдэх гэж. Сураг ажиг тавиасаа гэж хүссэн. Гарчиг тавьж үзээсэй гэж хүссэн. Танин мэдээ хэмээж ирж хайгаасай хэмээн хүссэн. Үеийн үед Монгол заяана манлай болж тийм. Муухан дуугаан хадаач нүргэн ардаа эвлүүлэн нэгдүүлж хартай гүрнийг тэмцэн босож хамаг Монголоо өмгөөлөн ирсэн олон үеий чинь өвгөд баатар дээдсүүд нь боо. Тэдний түүхээс хэрхэнтэй хэн нь илүүтэй мэдэх бол. Хэдхэн зууны өмнө буудалсан түүхээ хэн нь илүүтэй харж үздэг бол. Хэнтэй цаг нарт тангарч хэмээгээд буудалж иргэж байгаа өмнөдийн та нарын оршингүй заяан чинь. Өнөд та нарт алдхан бий өвөлтэй нүмер чинь тогтох гэж үзүүлэх гэж. Хэдхэн зууны өмнө өвгөд чинь 5 хуруугаа тамталж 10 хуруугаан алдалж ясаа тавьсан зориг хүсэл нь юу байсан бол. Түүхэнд өөрөн алдаан оноо хэмээгээд таньж байгаа та нарын үнэн бай. Гэвч өнгөрсөн цагт дүүргэж ирсэн түүх өөрөө бүгд үнэ. Алдаан ч үнэ. Оноо ч үнэ. Тийм. Тэр болгоныгоо танин мэдээ хэмээж ирж хайвас. Нөхөн шинэ өгүүлээд байгаа өнөдөө өвөндөө эзэн болох болов да. Хамаг Монгол заяа танд өртөөлөн буулуулах үчигтэй олонтой өв бай. Тийм? Хүмүүн заяанда сэтгэлдээ хадаж бодлох ёстой. 3-тай өв нэн тэргүнд бай. Тэргүн өв нь юу бол? Хил юм болов. Үгүй. Тэргүн өв нь газар шороо. Удаах өв нь хил. Соёл. Заншил. Өгүүлж байгаа дээл хуарч. Ойл зүсгэл чинь. Ардхан зонтой олоны. Үеийн үед өв дээдсээсэн тосуулан буудалсан. Аж төрөх ёсон. Энэ өв мөн. Готхоор өв нь. Ит. Хэнтэй 3-тай өвөөсөө хамгийн түрүүнд нь энтэй цагийн өрс чинь тэмүүлж байгаа өв нь готхоор өв нь байна тийм. Хөсөг тэрэгтэй болгочих юмсан. Оногийн ойрныг амгалан унтах. Шавар тагцтай болгочих юмсан гэж. Хоногийн гаригийг умартааж, хоног өдрийг нь алдаад төвөнд л аримтай зүтгэж байна тийм. Тэгвэл тэргүүн удаах өв нь үгүй болвол утгаар өв нь бүхлөөтэй орших болов. Монгол хэмээх их нутаг чинь хилцэж байгаа өг хэллэг чинь өв соёл чинь алдуурвал готхоор эд хэмээх өв чинь энэ тэргүүнд үрс чинь бүгдээр нь хадгалагдаж хоцрох болов. Тэгвэл та нар энэ цаг нарт тань уртай үлийг дүүрэхийг зорж байгаа бол орондоо юуг шингэх ёстой юм? Нүртэй чи уртай нэг өвөлдөж тэм дүүрэхтэй төөртэй юу шингээдэг вэ? Юу шингээхийг зорддог? Монгол өв уламжлалаа шингээхийг л зорддог. Тэгээ сүүлд онгод тэнгэрүүд ингээд та бүхэндээ уулзаад яж хата
эдэн хүнийг хамгаалж болт юм байна гэдгийг ойлгоод ирнэ. Хүн тийм сахиус болохоор тийм зүйлийг хийхийг хүсэж байгаа. Тэгээ яаж тийхийг хийх вэ гэж бас бодоол. Эм шингээж бай шүү дээ. Хэм шингээж бай. Өөрийн гараар урлан бүтээсэн нэг амьтайд би юу? Бага. Энэ ам орлоо доо. Хэм шингэлээ дээ хэмээж. Байтг. Бага. Тэгвэл төв бүтээхэд бодол сэтгэл чинь юунд хөглөгдөж байсан бол? Гой алчлаа зоо гэл тэрэндээ баясаал. Хүнд гой сайхан төвж юухэн ч хамаагүй. Тэгээ бас нэг тэр хүндээ юм тэр хүнийгаа нэг бодоод хийж ингүүд ингээл нэг арай бусдаас өөр болоод байгаа юм шиг. Зүйтэй. Тэгэл цараар тойлцоолох гэдэг. Хөхөнгөр чин одоо ямар тай идүүдээр уурыг өвлдөж байна. Уурлаж байгаа идүүдийнхэн хөхрөхтөө үүслийг нь хэлхийг хэрхэн таних вэ? За одоо ял гоё л зүсгэл хөвчлээ гэж байгаа. Нартай хэлхэнд буудалж байгаа, өмсөж байгаа, тийм? Хүртэж байгаа. Ундалж байгаа бүхэн чинь итвэн ихийн бүтээл мөн. Мөн. Эд мөн. Төрөс шорооноос нь тассаж сэндижж аваад амин хэмээн тасарсан ч буудлаатай хөгн сэргэж болдог. Өөрийн ирчмийн хэмийн цэнийг олонтон эд өөртөө шингэж нартад оршдог, тийм? Жишгэн та үрсэд нөмрлөөд буудалахад алдан тухтай өмсгөл байдаг, тийм? Өмсөөдөл баймар. Тийм. Илүүтэн олонтой зүйл нь байвчгэл төөгөөл нөмөрхөр нэг алдан тухтай. Тийм? Тийм. Би их хэмтэн ижилсэд сэтгэлд нэг нөмөртэй ойр дотн дулаан байдаг. Тийм тэгдэг. Яахад? Ээжийнхээ дээлийг өмсөхөөр, аавынхаа байдгийг өмсөхөөр нэг дотн дулаан байдаг. Яагаад? Зүйт. Хэмтэй амьтай байх шүү дээ. Өмсөж идэлж байх та сэтгэлээ шингэж. Өөрийн ирчим хэмээрээ өртүүлж амьлуулж болж бардаг байх. Уртай нэг нь үлдээд, өрөөлтэй нэг нь дээлтэй нэг мутарлаа. Сэтгэлийн хөв бодлын хөвөөрөө хэм татуулж амьлуулж болж болно. Тийм үү? Дээлнийх нь хормоо захтан 5 төрлийн ур будаага шившээд хичж болно. 3 төрлийн өнгийн утсаар нь амин татлага нэгэнтэй үлдээд уралцж болно. Тэг. Хөмсөж зүүсгэл болгож заяат нэг нөмрөлсөн энтэй дэглэм маань ам орчил. Хөмсөн хүмүүн тэм жавхаа өдөө ахуу нартан дардан үүс хэрэгэн бүтэмжтэй. Өнөд Монгол заяагаа сансан мөнх тэнгэртэй шүмсгэлсэн. Хэмэр залбоотой заяа өдөө явгээ гэд. Сэтгэлдээ санаад бодол том багтаагаад уртай нэгэнд төөхөн хэмээ шингээхэд хөмсгөл болгож зүүсгэл болгож нөмрөлсөн урд ямар их дэмийг үзүүлж баах болов. Нүгэлтэй нэгэн уур харчин нэгтэйч нэгэн хүмүүн. Сэтгэлэн сэрээд алдынх нь хэмэн тэгшрээд Монгол заяанда эзэн болохыг зориод аж таривал
Өртөө чиний мотраар сэтгэлээр хэмээ шингээсэн тэр урд чинь ямар олон хүмүүнд дэм болж барах болоо. Хож байна. Хогцээ. Ижидээ хийж байгаа юм шиг. Алдраавчхан өөрсдөө хийж байгаа юм шиг. Сэтгэлийг түгээгээд орлоо. Тэм? Тэгвэл өөрийн нэгэнтэн ураараа. Өөрийн заяагаан бүхлөөд хүмсгэл зүүсгэлэх өрөөлтэй нэгэн үрдэж дэмтэйгээр. Заяанда ямар олон үлийг өртөөлөн борж дийлэх болоо. Харин надад хичээл юм бодоол. Тэгээ бас нэг юм монголчуудын яг нүүдэлчдийн яг эдийн соёл нь одоо цаг үед бүр амар хэрэгтэй юм байна гэж бас бодоод байгаа. Одоо бид нар ингээд эдийг амар юм олноор нь бараг хог мэтэрл шуналдаа автал одоо ингээл амар олноор нь идэлж хэрэглээл тэгэл байгальтаа ч гэсэндээ амар хог хохирол учруулад хахад харин нүүдэлчдийн соёлд бол өөрийгөө илэрхийлсэн цөөхөн идэл хэрэгэлтэй байсан юм байна. Тэр нь яг өөрсдийг нь барыг юм хамгаалагч сахиус мэддээсэн юм. Бүгд бидэн бол хэрэглээндээ таарж амьдэрсэн. Тэр нь бид бүр хитэдчихэд тэрэн дундаа төөрөөд байгаа юм шиг л. Цэнийг нь амийг нь огоорн гэж байгаас улбатай юм шүү дээ. Хайрс ширээг нь нөмрлөөд махан биетэй бие цогцтой нэгний нөмрлөж ирсэн хөг гэдгийг санагалддаг боловч хөвс нөгөө ургамлаас нь гаргасан үнэтэй хоёг нөмөртөнгөө та нар амьгүй хэмээн санаад байгаа нь алдаа. Тэм? Хөвс нөгөө ургамал төртөл сүнс боёо. Амби. Сэтгэл бодолдоо инрээд хэмтэй нэгнэрээ тэгшлээд хайрлаж тийм нөмрлөж буудлаж байгаа хөгийг нь агсааж чадсан хүмүүс. Хөөхөн хоёг нь хүртэл хартай нэгэнд эргэдэг. Хоёг манаа болж дийлдэг. Хэмтэй учраас тэр шүү. Өөрийн сэтгэл бөгөөд бодлороо амьдлуулж барсан учраас тэр. Хөө та нар өнөдөө дэйлээ нөмрлөөд алдхан биендээ хэрхэнтэй духтаа байгааг. Дэйл чин та нар жавхаа нэмж, алдан чин сүр нэмж, сэтгэл чин хөг нэмж байгааг. Анзаарч харав. Тарч байгаа. Анзаарсан. Тэгж мэдэрдэг. Мэддэг. Тэр бодол сэтгэлийн чинь хөгөр илүүтэй тэлж ам орж баг. Хэм шингэж баг. Дээдлэх тусам чинь. Эд өөрөө тийм. Нар шам булгаач гисэн. Хитүүгэн ичидэн талархаад хүртэл сурж байгаа хүмүүнд. Эренбэн тогтож алданд нь нөмөрлөж бардаг. Хүн соолон хүртэл хэмтэй хэмээхээ санаж тунгийн тааруулж барж чадаж байгаа хүмүүс ирүүл байдаг. Нартын хэлхэнд өмсгөл зүүсгэл идэлж байгаа бүхнийхээ. Цэнийг нь ухаж, учхийг нь таних байгаа хүмүүс гэдэг идтэн байдаг. Хож байна. Хогцээ. Амин хэмийг нь уртаад, агсан хэмийг нь умартаад, үүсгэлийн хэлхийг нь алдуураад. Эдэн дээш эзэн болж чадахгүй болшод байгаа юм шүү дээ. Дээдэлж чадахгүй гэсэн. Энэ болт олноороо өөрөж байгаа. Хитүүгэн ихэд ихээхэн хохирол тарьж байгаа. Үүсгэлийн алдаа мадаг мөн. Хоёуны ухааны дор. Танин мэдэхгүй харгаа мөн. Тэгвэл охин үрч яах вэ? Хэмтэй нэгнийг шингээгээд уртай нэгнийг үлдэх ёстой гэдгээ баган боловч ухлаа. Тэм? Тий. Тэгэл өөрийнхөө хийж Мөн чанарт нь шингээж хэмээг нь шингээж байгаа ураа. Нөмөрлөж байгаа хүмүүндээ олон той хаврна, тэм? Барж байвал үеийн үе үрийн үртэн өв болж ид болж оршоосоо гэж хүсэж урлах учигтай байх нэт. харин Хоногийн гарагтаа өмсөд хайгалзах бид биш. харин нэг тэрийг л бодоод байгаа.
Сэтгэл шингээж урлаж байж төөхөн чинь амьлах нэт. Ижи яав эцэг өвгдөөс чинь улбаасан өмсгөл та нарт байдгүй. Заримд нь байгаа, заримд нь байхгүй байж болно тийм үү? Гэвчиг байг нөмрлөхгүй чадал өргөнд чинь байхад нэг аятай хөгвэд. Харахад нэг сэтгэл чинь амарлаад. Эцэг өвгдөө чинь өмсгөл зүүсгэл болгож идэлж байх та. Шингээсэн үнэр нь нэг цоргоод. Тэм? Ижихэд ээлийг хүртэл нөмрлөхөл. Сэтгэл нэг амарлаж байгаа хөг байгаад. Тэгэл түн шиг өнөдөө өмсгөл зүүсгэл идэлж байгаа хөгөө амьлуулад нэг эргэж. Түүгээ нэг бодчих сэтгэлийн хөгтэй байвал. Ямар олон хүмүүнд нүмерлэж байгаа гэдэн сэтгэлд нь хөг үйлдэлд нь мөр тус болох бол. Эдийг идэл чадаж байгаа хүмүүс эзний ёсоор оршдог. Эдийн учийг таних дээдэлж байгаа хүмүүс эдтэн байж бардаг. Хож байна. Хож байна. Өөртөө ойлголыг баг. Өөр тэгээд Өвгд бидний өнөдөө нөмрлөж байгаа хөө хоёг яаж ам орч байгаа. Хэнт тэгэл өнөдөө хөвөн та нарыг тайлаад л тэгэл. Тэм? Өнгөнөнд хийц нондоо байж болох ч. Эдийн хөгөөрөө ижил байцад. Яаж энд хэм тогтож болох вэ? та хэрэглээд байгаа гэж юм лөө. Эзнийх нь хөг нөө. Тийм эзэн өмсөд хэрэглэх тусам илүү аим орж. Энтэг бид амьд болж байгаа бас. Нөмрлөж байгаа, өртөөлөж байгаа хөвөн мөрмө илүүтэй ам оруулж байгаа. Хөлсөөр. Итгэлээр. Хөгөр. Хож байна. Энэ бол он хоолнд өөр хүртэл арвинтай хамаардаг. Сэтгэлийнх нь энерлийг нь авч тасуулж бараж чадсан хүмүүний хийсэн хоол намттай байдаг. Ягаад хэмээн биш. Энтэй хүмүүс надад гээд намайг зорж, намайг тэмүүлж, намайг энэрч, мөнтөө халамжилж оршдог гэдгийг мэддэг учраас. Тэм? Чи хооломдтой байдаг гэж хэлцдэг үү? Өргөө хотолдоо хийсэн гэрийн хол аятай амттай байдгаа гэж хэлцдэг. Яаж вэ? Мөнтөө сэтгэл шингээж байна шүү дээ. Хэм илгээж байна шүү дээ. Нарт хэлхэнд эзний хөгөөр хаж төрөн амьдарч эдтний дайтад нартад буудалж иргий хэмээн байсан. Сэтгэлдээ түүгээ урдаар үнэлж сур. Үнэлж сурахтаа улбаалах учгийг нь ирж хайж таньд сур. Мэдхийг зэр. Модон та нар тийм өөрсдөө өсгөж үржүүлж дийлээгүү. Малымахыг тийм эдийн бүгээрэн харилжаад хүнс нэгэндээ хэрэглэж баг. Тийм. Түүнд хамаарах хэмээх нь хуруу чанар иж мэдэхгүйгээр шүү дээ. Септемалымахыг идэхээр юм яадаг бол? Амтанд хүртэл сэтгэл бай, тийм үү? Сүнс бай. Зөвөртэй гомдол нэхэлтэй өгсөн мал юм ах. Төө гомдол цөхрөл хилэн уураа.
Алтандаа шингээгээд, махандаа түгээгээд, нартад амийг тавихад. Тэр темалын махыг идэхэд. Та нар ч хүртэл сэвтэн. Хож байна. Хож байна. Хүнслэх ухаандаа та нар урдаар яагаад жарж ижлээд байгааг нь бодож үз. Тэр химийн задлах гэдэг. Нэт. Алтхан биендэн ашигтай хөгийг нь лавж, хэмтэй хөгийг нь дараатай хөгийг нь задлж тийм үү? Тэгвэл хүмүүн хөгийн хэлхээнд буудлахс хилэн эврээсэн илүүтэй. Хамтан болон ургамлын хилэнтэй хөгийг нь татлаад, эд урлаад, буман түгээгээд байвал явах. Бидэлж байгаа эдийнхээ хуруу чанарыг нь тийм үү? Дараатай хөг хэмээг нь задлж дийлэхгүй. Өчхийг нь чухахгүйгээр эд болгож энэ биендээ татлаад байвал явах. Хож байна. Хэнтэ нарт та өөртөө зохимжуунийг идавлаа гэж хэлцдэг үрсийг нь харж байв. Тийм, таарахгүй байна гэл. Энтэй зохимгүй байна да. Алтхан биеинд минь мадаг болж өвөл хэрэгтмэн саад болж. Тийм үү? Хөөхөн модын өвчлүүлээд өвөл хэргийг нь хаагаад байна гэж хэлцдэг удаа би. Тийм, тэгдэг. Яагаад? Энэ тэрийг яагаад гэх юм бол гэл гайхацдагсэн. Тэгэл тэр хим нь бас шингээл сэвтэй хэл юм байна л да. Тэгээд яагаад байлгад асуугаад байна. Өнөختөө буудлуулж өгүүлсэн үгсээс үртэй та нар өөрсдөө нэг тунгаагаад нэг хэлцээдэгтэй. Бас бие сэвтэй хим болов. Тэгээд ячаар таарахгүй юм хэлж. Тийхэн хүнтэй таардах юм бол. Яагаад таарахгүй байгаа гэдэг байна. Таарж болдоггүй идүүд байна гэдэг байна. Тэгвэл яагаад? Тэгвэл тэр эдийг бий болгоход Тэргүүнд нь төөхөн эдэнд сөрөг ирчим хэм байгаад байна тийм үү? Сөрөг ирчим хэм нь байгаа болохоор өвдтэй биеинд идэж болж дийлэхгүй. Харагай болоод байна. Тэм эдийг нөмөрлөж эдэн дарагдаж амьдарч байгаа олон хүмүүс бай. Хож байна. хож байна. Эдэнд эзэн суухгүй бол дарагддаг. Тэгвэл таарахгүй байгаа эдэндээ яаж эзэн суух юм бэ? Өөрийнхөө тэр химийг шингээгээд би чиний эзэн шүү гэдэг юм. Өөрийнхөө химийг л шингээх юм шүү. Үн цэнийг ойлгох юм бэл. Бүтээгдэх гэж. Би болсон цэнийг нь ухтаад ухах хэрэгтэй. Ирж хайх хэрэгтэй. Төөхөн эдийнхээ үүх түүх нь хүртэл харах хэрэгтэй болоод. Тэг яг амтай юм шиг. Усыг ирэмбэлж хүрддэгэ гэд нүртэй та нарт өвгөд олон өгүүлсэн байгаа. Тэм? Ариунтай сонсоо байлгүй. Тэгсэн. Ирэмбэлэхгүй хүртэхэд алд биеинд ангааг минь тайлаад төөхөн биеинд минь хог нэмээд тамир нэг тэтгэж байх. Цангааг минь тайлж байх, тийм үү? Нэрэн бэлэхээр яаж байгаа? Дангац махан бие бус. Сэтгэл бие сүнсэн бие ундалж байгаа биз? Тийм. Төөхөн нэрэн бэлсэн ус чинь аршаан чинь алд биеэр чинь гүйжил. Дараатай хөгийг нь дэвсэлжил. Алтхан биеийн чинь буудалсан сэв буртгийг хүртэл үргэж дийлэж байдаг. Тэгвэл тэр эдээ мөнтэй л ялгаа өггүй ирэмблэх хэрэгтэй байж. Хож байна. Хартай хөг байгаа бол сарниулж үгүй болгож. Өөрийн зүйтэй сэтгэлдээ бодулсан зүвтэй хэмээн түгээж л эзэн суух гэдэг байна. Маршан булаг нэгэнтэй хүмүүнд буудлах эд хэмээхийг нь алдсан бол Монгол төмнөө нэгэнтэй зул гэж харавал. Тэм? Хэр ирэмблэгдэж байгаа бол.
хэр нэгэнтээ сэтгэлийн, итгэлийн, зорилгын үнэний эрэмбтэй болж байгаа бол нүгүүд биднээс илүүтэй өнөртөд аж төрж амьдарч байгаа та нарт илүүтэй харж мэдж байгаа билүү. Тэгвэл яаж илүүтэй эрэмблэгдэх юм? Түүнтэй үрдээ хилцэж байснаар охин өр урдаар ядаад зүрлэх хүсэл тэмүүлэл нэгтэй 10 хүмүүн тэгэн учиглаад өөрөн ахлаад нэг өөрийг хариуцлах зоо зогдортоо даагаад өчгийг нь ухуулж өвөл төмөрөө нэг ивсүүлэн нэгдүүлэх гээд үзэх хэрэгтэй. Тэм? Яагаад нартад олон тэн өвөгдүүд удам заяанда буудалж айд болгон бүүтэн болж л тэм? Ад үзэгдэж сайнаар дурсагдж хэдэнтэй хаврыг илээгээд байгаа юм бол. Монголоо сайхан болох гол бидрийг л ухааруулах гол. Энтэй донд буу заяатны буудал сэнтэдэн тоглож иргээгүй. Монголон үчигдэж байгаа. Тэм? Олонтой буу заяатны өвөгдөө цүдэ мэндийг нь зэрэг дасал номыг нь өвөлдүүлэн буудалсан үрсүүдэн байгаа л байлгүй. Ширтэд элтнэр хотол өргөндөө химний сан тавиулж тэм гал голомтоо тэхүүлж иргсэн үрсүүд байгаа л байлгүй. Яагаад удам заяанда хотол өргөндөө гал голомтоо тэхүүлж иргэдэг юм бол? Сайн сайхан болох гол. Үнэт. Энэ ч мөн хэрэмбэлж байгаа хэрэг юм биз? Тийм байна. Нэг голомтыг. Нэг утмыг, нэг галыг, тэм? Даасан тэнгэрийн ивэл байдгаа гэд өмнөд хэлсэн болвол голомт заяаны гал удам заяаны өвөгдийн манаатай гал. Хөрсүүдийн хэвэж бодолдог. Зүв зүвтэй чиглүүлэн алхахыг, зүв зүвтэй бодол санааг нь тэлэхийг хартаа нэгэнд нь бариулалгүй, тэм? Нартын заяантай эзэн болж амьдрах хөгийг нь голомтын гал. Удам заяаных нь эртсийн хөг. Ивэж тэтгэдэг, мандаг, тойрдог. Тэнд ирэмбэлж байгаа нэг хөг мөн. Нэг ихэн хөг мөн. Өвийг өртөөлөн буудуулсан, учиглаж өөрийнхөө оюундаа таньсан олонтой хөг. Алдагчин болон удам заяа. Хотол өргөөг чинь хүртэл тэтгэж ирэмбэлжиж байдгаа л гэдгийг ухах хэрэгтэй. Чи ч өөрийн үрсээ ирэмбэлж байна. Тэтгэж дийл. Химээр. Үг өгөлтлэр химээрээ өгүүлж байна. Химээрээ үлдэж байна. Хожуу. Бодолтон, сэтгэлтэн зүйтэйгээр нөлөөлж байна. Тэм? Зааварладаг. Хэлж өгөлдөг, зэмлдэг. Тэгдэг. Тэгвэл удам заяаны галын хогч юм. Голомтын өрстэй удам заяаныхаа өрсөд тэгж нөлөөлдөг. Хож заадаг, зөвлөдөг. Дараа тэхүүгийг нь унахдаг. Зүү тэхүүгийг нь таниулан чиглүүлдэг. Нөгөөдийн олонтой төвийг нь сонголцоо таниад буудалж ирсэн өрсүүд нь арив. Тэв? Тэгвэл гал голомтоо хэн хэдийтэй тагж иргсэн бол өнгөрчөө тэхүүл. Би Буу заяат нар гал голомтой бөөгөр бол хулаагүй баха. Тэгээд өөрөө тэгж асуув. Өөрөө л өөрөө тэр хийх гэж утсан. өнөөдөр дөрвөлжин хараар нь өгүүлээд хэлчихээр олонтой бөөгийн амжиргаанд нь саадуулчих үед. Монгол заяатан удам заяаны голомтын галаа өөрөөсөө тэгсаар ирсэн.
Мөн хөх тэнгэр байдаг. Үнэнтэй гэдгийг мэддэг учраас. Орон хангаан эзэд байдаг. Оршаан булгийн лусан байдаг гэдгийг мэддэг учраас. Хотол өргөнд хоймрын хонгод гарвал дээдүүд нь мандаг гэдгийг. Голомтыг хэлэхэд нь галын эзэд нь утам заяаны өвгтөнд тойрож буудалдаг гэдгийг мэддэг учраас. Гал голомтоо дээдэлж ирсэн. Харагдаж ирсэн. Дахин тайлжиж бардаг байсан юм. Хуж. Үнтэй нарт түүг умартаж яваа олонтой үрс. Бүү заяат нь л дахин тайлдаг мэт. Шар дэгэлтэн л содом ном. Хөг хэлдэг мэдүүлээд уншиж таниулдаг мэтэр санагалзаж байгаа. Чигч нэг нь авч болно л та, тийм хөвгдүүдээс. Интэй идийг өргөл бодгож гартаа өргөд. Ай дууга зайлаад шүншгээд өвсөд. Үлдэж болдгоо гэдгийг чивчил чиглэл нэг авч бол. Тэгэд ултаараа өөрсдөө галаан дахиад марчих бол. Тийм. Ямар айтай. Эцэг өвгдөө шүншгээд өвсөд. Гал голомтын эзэлтэй хүндлээ үзүүлээд. Дуу хоороор амбайсгаад. Галаан тойлоод. Хорон дугаа хатаагаад. Урагшлан буудлахтаа санагалтсан хүслээ мэдүүлж уухаан дугаан хатаагаад. Гал голомтоо Монгол заяатны үрс. Хотолдоо хоймортой хүндлээ үзүүлээд аргадаа тагчдаг бол. Ямар таатай вэ тийм? Нүунийг та нар барна. Сэтгэл бодлороо идэ амьдлуулж барж байгаа бол. Гал голомтын эзтэй ч мөн сэтгэлээрээ бодлороо мэлмитэж дийл. Хүндлэн үзүүлж учгаа мэдүүлж ухааныг нь тосож барж дийл. Хож вэ? Хожээ. Тэгж үлдэхийг зориод тэгж манаж барж дийлж байгаа заяатан олон үрс. Хотол өргөө болгондоо хоймор сэнтээд ивэж бодолсон үрстэйгээ галын эзтэй баясгаад гал голом том бодруулаад ирэхийн цагт Монгол олон заяатан зонгоолж сэтгэлээрээ баясаад сүнсний хөгөн сэргээд алдын ирчим тэлээд үлдэлийн мөрөө тус суулаад итгэлийнхэн сэтгэлийнхэн зүрхнийх нь гал нь бодраад эрен бөлөгдөж дэлэх гэдэг биш үү? Гэхдээ одоо их юмнууд чинь хоттой ингээ байранд амьдарч байгаа шүү дээ. Яг ийм гал байхгүй байгаа. Тийм үед яаж тахих вэ? Орон сууц. Цайд юм гарна. Цайдан гэж. Хээр гарна гэсэн. Хэр гарна. Хөгтөд хотол өргөндөө галтай байгаа үрсүүд нь бултаараа нэг тэгээд үзэх хэрэгтэй. Ядаад нартын хэлхэнд амьдрал ахундаа гомдож тийм. Үлтийн мөртөө дарагдаж буудлахын урдаар. Хэцэг өвгөд минь байсан юм шүү дээ гэдгээ санагалзаад. Их цагийн хэлхэнд өнөд битч. Ирээдүйн цагийн хэлхэнд үрсийнхээ өвгөд нь болно гэдгээ сэтгэлдээ нэг санаад. Нүүр өрстийн галдаа нэг өргөлөө зүв тэгэр өргөж сурах хэрэгтэй. Өвчүүгээ шүүлээ. 950 өнөртөө шар тасан өргөж сурах хэрэгтэй. Илүүтэй олон идэн. Ивэж буудлах галт хэрэг өг. Тэм. Улаан галын эзэдээ мэдүүлж хөгтөлийн өвгөдөө таниулж. Дараатай хөгийг нь хартай галын эзэд нь хам одуулах хайтай.
Цайдамдан төвөдөг галыг нь бадруулж, голомт заяаныхаа гал эндүлийг нь өртөөх гэж байгаа өрсөж. Муул хайрхад болгон эзэдтэй. Эзэдтэй өргөлөө мэдүүлж шүншгээ дэвсэж, хүндлээ таниулаад нөмрлөж буудлахыг нь, манаж хацаалахыг нь. Гуйгаад өргөлөн өргөвөл эзэдүүд нь сонсон. Ивэсэн тэнгэр чин нөмрлөн löөлөлн. Арга билгийн хослуулж хүчтэй байсан заяатан олон нартыг хэлэхэд бэлэг заяагаа умартаад л өөрөөсөө дараа 50 мадгийг нь заяанда өвөлдөл болгож мөрлөд байгаа юм шүү. Хож вэ? Хөхтөд холбот Монгол заяатай хөвөд өхөд өрс бултанд хөхрөх тэнгэр. Удам заяаны гал голомтой харьцаж дийлэх хөг би чадамж би. Гагс түүгээ өөрсдөө хийгээд байна шүү. Мэлмэд нь үзэгдэж тийм үү? Мотор сарвуунд нь атгагдаж. Дийлэхгүй болохоор огт оргуу мэт орчихгүй байгаа мэт. Санагалзаад байна шүү. Тийм тэгээд. Гэтэ яаж угаасаа харьцгаа бэлтгэхгүй. Сэтгэлийн хөгөр. Зүрхний хөгөр. Ичимэн өмсөж дийлсэн юм аа гэд. Дээл нь хөг дүүрэн байдаг шиг. Эцэгт минь түшиг болсон юм аа гэд. Бойтхон дулаан байдаг шиг. Хож. Хим шингэсэн хөгөнд байгаа учраас нөмөртөө байдаг шиг. Ивэж буудалж байгаа эцэг өвгтөн гэж зориулсан галчна. Сэтгэлээ чинь хөгөр амилж марнаа гэд байна. Түүндээ сэтгэлээ шингэ. Бодлоон зориул. Хүндлэл шүншгээ үзүүлээ гэд байгаа юм шүү. Тэгвэл өвгдөө мэдэрч бар. Сонордож дийлэн. Галынх нь хөг ирцгийг наачна. Ивэж баясаж байгаа учиг ухааныг нь харна. Өгүүлж хэлэх гээд учиглаж мэдүүлэх гээд байгаа хөгийг нь зүрхчин сонорд. Бодолдоо тогтоо мэд. Удам заяанд чинь угсаа гаруулаас чинь олбоолож ирсэн. Алтхан биендээ тээж тогтоож байгаа. Эцэг өвгдөө чинь таниж ирсэн мэдлэг оюун. Буудлаатай байдаг. Чөмгөнч. Алдаа сэтгэлээ сүнсээ эрэл хийлэх тусам чинь. Намдралын зориг уршхан үннээ та нар өөрөөсөө л хамгийн урдаар уудалж барна. Урагшлан буудлахтай хүмүүн заяатан үзэж таниж туулаж учиглаж байгаагаараа хөгждөг. Мэдэлгээ тэлдэг. Чадамжан ахиулдаг тийм. Тийм. Таниж мэдүүлэхийн хөгтөн үл чинь урд чинь байгаад. Өөрөдөө өөрийн чинь бүтээсэн бүхэн чинь өнгөрсөн чинь боо шүү. Тийм. Өнгөрсөнд буудалсан өөрийгөө танихдаа өнцөгт оршиж байгаа өөрийгөө өөрөөсөө хайц сурах хэрэгтэй гэдэг байгаа. Өөрийгөө алдаатай. Оноотой. Чаддаг зүйлтэй, чадахгүй бүхэнтэй. Өөрийгөө өмлөх хэрэгтэй. Өөрийгөө үнэлж дийлэж байгаа хүмүүн гэдэг. Бодол сэтгэлдээ өөрийгөө эренбэлж мардаг юм аа гэдэг байна. Хар шамбалаг дээрч гал голомт дээрч хүмүүн дээрч эрен яриад байна шүү. Хож байна. Тийм байна. Итүүгийнхин далан тайна. Ус хүмүүн заяатай далан тайна ус гэдэг юм тийм. Уршиж байгаа хөө. Та нар тэгж хэлцдэг үү? Тэгвэл өөрийнхөө оюундаа буудалсан хөгөө алдандаа урсаж буй цусаач хүн өөрөө сэтгэл бодлороо эренбэлж бардаг юм аа гэдэг байна шүү.
Ухааныг учиг болгож, үйлдэлийг мөр болгож өвгд олонтой хилцэж, өвгд болвол их айт. Өөрөөсдийгөө засаад, гал голомтон засаад явчих бол Монгол заяатан их айтай. Тийм байна. Илүүтэй өөрөө стилэхгүй дараатай хүчин зүйл нь байвал бөө заяатанд хандаж оршвол их айтай. Тэв? Өөрөө барчих зүйлээ өөрийгөө засаад, гал голомтоо дахин дээдэл засаад, хүр хөөхтэн ивэлтэй хөгөөрөө ирэмбэл засаад ирмэл. Арвин их айтай байна. Тэв? Тийм. Сэтгэлд баясал төрөх үе та нар нэг бод. Зовлон хүнэгтэй дарагдах үе та нар нэг бод. Алдан чинь хэрхэн нөлөөлдөг бол сэтгэлийн чинь хөв. Сүнс чинь хэрхэнтэй сэмэлж уцаарлуулдаг бол алд би сүнсэн би сэтгэл би зөрчилдөж нартад оршдог. Ирэмбэл чадаж байгаа хүмүүс өөрийгөө таних байгаа хүмүүс голчоо илүүтэй сайн олох гээд байна. Сүнснийхээ хүсгээд дүүрэх гээд байгаа хүүгээ сэтгэлийнхээ хаахад хүрээд юунд аяыг санаж амрыг мэдэрч амгалан улбалах гээд байгаа хүүгээ Тойдон тэнгэрсээс өөрийгөө ингэж нэг ирэмбэлээ гэж санаал зарах үгс байвал нэг айлтаад та. Тэг яг ингэ. Зовлонгоос бос баясал жаргалаас ухааныг олсон үрс байна. Баясалтай үедээ баясаж байгаагаа мэдрэхтэй нэг ухааныг олсон хөг байна. Зовж буудлахтаа ингэж зовсон доо гэд ухааныг олох нь илүүтэй олонтой биз тийм. Тийм. Баясалтай үедээ ухаарлыг олсон хөг байна уу та нар? Тэр амгалан үедээ ухааныг олсон. Жаргаж байгаа баясаж байгаа үедээ ухааныг олсон. Учгийг ухсан тийм хөг байна. Хөгжим тоглож явах юм болов. За. Яа. Тэгээд баясал гэж хэлэхэд бас сони юм. Гэхдээ хэл хор таттай юм байна. Тэгээд нэг удаа хэл хор татчих байхдаа ингээд өөрийнхөө бүх амьдралаа ингээд эхнээс нь өдөө хүртлэх тэр мэд дурсан чаа ингээд бүгдийн дараалтаар ингээд санах гэж үзэнгээ хэл хор тавсан нэг айлгуугаар тэгж яхад бүх босон тэр үйл явцыг үйл явцад талархаад баярлаад намайг зовоосон ч гэсэн тэр бүхэнд ингээд яг өдөө хүртэл намайг юм болгосон байна да гэдэг баярлал баярсан талархсан уйлсан тэгээд тэгжээч нэг өөрөөрийнхөө нэг зассан болов гэж боддог. Ойт. Жаргаж байгаа үедээ жарганыг цэгнэж боддог байна гэдэг их айт. Зовоо туулсныхаа ард ухааныг олох биш. Тийм үү? Түүхнийг сурах гэж өрөвнтэй зовсон байгаа тийм. Хичээсэн байгаа, зүтгэсэн байгаа. Тэр зүтгэлээ үнэлж байгаа хэрэг мөн. Чадж байгаадаа баясаж байгаа хэрэг мөн. Барж байгаадаа дийлж байгаадаа баясаж байгаа хөг мөн. Энэ урам зориг мөн. Илүү хийх хүсэл тэмүүлэл төрж таар. Тэр зүтгэсэн зүтгэлээ үнэлж байгаа учраас. Хөлсөн урсгаж хөдөлмөрсөн цэнэ хайрлаж байгаа учраас тэр шүү. Хөвгөл Монгол заяатан олон илүүтэй мэдэрч урагшлан алхаас. Хийж бүтээсэн зүйлэндээ илүүтэй баясан. Хөглөгдөж ухааныг олж урагшлан буудлаас. Хөвөөнөр их айттай очивд. Хөдөлмөрийнхөө хөлснийхөө цэнийг хайрлаж тийм. Дуслуулсан хөлсөө
зүтгэсэн зүтгэлээ нөмөрлөж баясаж түгээ хайрлаас. Алтхан биендээ 10 сартай тэгээд ангируугаан хөхүүлж өвөд өгтөд инхээжүүлээд өрсөн нартад хүний дэтэй явбал ижи заяатан их байснаа. Баяснаа. Юунд хэмээвэс өөрийн зүтгэл ухааны ур оюуны учиг хөссөн үрдэн шингэсэн учраас тийм Тийм. сайн сайхан яваасаа сайн сайхан явахад баясаж таларх нь үз. Тийм. Тэгэхээр хөгтөд холбоотой Монгол заяатан хөдлөмөрлөж бөгөөд хөлсөөрөө буудулсан олон тоо учинд баясан талархаж байгаас. Тэр л баяслаас хариун тань ухаарлыг учиг нь тосволж авдаг байгаас. Тэм? Одоо байгаа бүхэндээ одоо идэлж байгаа бүхэндээ ханад сураасаа ханад сурахтаа идэлж байгаа бүхнээ үнэлж хайрлаж сураасаа. Харин Идэлж байгаа бүхнийхээ хүнсэлж байгаа бүхнийхээ цэнийг нь таних хүндлэн үзүүлж марчхаад хэвээлтэй хөгөө өргөн олондоо түгэж дилдэг байгаас. Хуршхан хэлхэн дан ганцаар амьдэрдэг мэд саналгүй. Олон заяатантайгаа нийлж амьтай бүхэнтэйгэн ивсэж нар докторгууд оршдог гэдгээ санаасай. Хүмүүн босон заяанда хөсөл нэгнээ ирэмблээд хөрг алсын хэлхэндээ мөнтөж чанарынхаа голчиг олоос. Тэм? тийм. Хоршхуудаа өгтөөд өнөд байгаадаа өгтөөд ханаж бөгөөд таньж дийлэх ухаантай байгаас. Нүсэнтэй хөсөл хэмээгээ сангалзаж байгаа хөгчин. Ерөөлтөө буюу хөнөөлтөө хэмээ айлбал шунал мөн. Хөсөл шунал тийм. Тийм. Өнөд байгаадаа өрнөх ирээдүйд сангалзах. Хүслэн хөр биеийг нь бүхлөختөө өргөн олонд нь дэмтэй байгаас. Тийм шунал, тийм хүсэлтэй байгаас. Монгол заяага мандаан бодруулъя гэдэг шуналтай байгаас. Тэм хөгтөө толботой олонтой заяатан үрсмэн хөхөрөхөд завнилгүй ирээдүй цагийг хэлхэнд инх тунх байгаасаа гэсэн шуналтай байгаас. Эзэн биеийнхээ хөгийг нэг угтаж таниад ирэх цагийн хэлхэнд нөмөрлөж дийлийг юм байсан хүсэлтэй байгаас. Хүсэл шунлынхаа боол нь болж хүмүүн бие оюун бодлоо алдалгүйгээр өнөд байгаа өөрийгөө хамгийн урдаар танаас. Өнгөрсөнд буудалсан, зовнилсон зүдэрсэн бүхнээ учиглаж ухаандаа багтаагаас. Энтэй цагийн өндийн та нарыг бүтээх гэж эргэх цагийг хэлэхэд ясаараа тулж цусаан урсгаж хүүхдүүхэндээ үлгэр домог болж өртөөдөж зондоордо танигдаагүй олон тэн өвгөж чинь зөрсөн зүтгэсэн амьдралынх нь үнэн заяатан болж буудалж байгаа үрсийнх нь ухаарлан байгаас. Тэм? Өнөдөн идэр залуу хавартай их л олон хөвүүд нь байна. Очиг нэг дуулаж өвүүлж байгаа үгсийг өөрсдийнхөө оюунд нь бүхлэж. Хэрэг цагийн хэлхэнд 10-10-аар нь 100-100-аар нь 1000-1000-аар нь ивэж бодлох хүслийг нь энэ биеиндээ болгоогоос. Тэм? Энтэй биеийн учиглан таниад гал голомтоо бодраан даагаад 100-100 төмээр нь даах танхилтэй оршихын төлөө хүсэл нь ирлэгдээсэй. Тэр үнэнтэй зөвтэй зүйлийн төлөө шунлан бадраасаа тийм.
За хэрхэнтэй удаан буруу. Та нар яаж байна? Чилж байна. Тэгээ гоё юм. Нартын хэлхэнд хөхрөх тэнгэртэй тийм үү? Хэрэгтэй болоод л өвгөд бодлоо. Эмгэд болов. Хонгодын дэвтэн буудлаад хонгод нэгэнтэй болж иргсэн байж таарна. Хөвгөр төөхөндөө хилцээд байв. Алдар нэрийг нь эхэлж чухалчлах юм аа хэмээж. Сонсогчдаа мэдэрийг хүсэж байлаа. Энэ нартад эцэг өвгдийнхэн алдраар. Хүнсэлх юм. Их л Монгол заяатна нүмерлөж ирсэн. Тэм дүүргэж багтааж ирсэн. Тэнгэр заяатай. Алдран бүхэлсэн заяатныхан алдрыг ерэн цагийн үртэй та нар их л олонтойгоор худалдаж байгаа биз дээ. Хартаа саргатаач их л Монголын хаан дээдсийн алдрыг болгоочгаад. Хөвөж буудлах дуудах алдрыг нь эцэг их нь болгоод өгвөл. Өргөн олондоо танигдах алдраа өөрөө дүүргэж бүтээгэс. Хөхрөх тэнгэртэй хөрсдөд тухлах алдраа. Хөөхөн биений өвөл бөгөөд зүтгэлээрээ өөрөө түгэж өөрөө мөнхөлж дарахлаас. Тэр лайт. Өгүүлж байгаа өвгөд олны үг. Үнэнтэй худалтай хартай цагаантайгаар өөрсдийнхөө оюунд авч гээж л ханд. Өөрсдийнхөө 90 цагтаа буудалсан алдраа. Нэр дүрм мөр бүтэн байхын тулд хичээж аж төр. Хэн өгүүлж тийм үү? Хэн зэмлэж, хэн яншиж байгаа ч бус. Хэрэлэг болгож ухаан болгож тосцосоо гэсэн дээр одонтой өгүүлж байгаа. Өнөөдөр өгүүлж байгаа өвгөд бидний хэлхээ удам заяаныхаа хинжигдэхээс өгүүлвэл. Эрнгэрийн цагийнхан хэлхэндээ их л Монгол заяанд нөмөрлөж ирсэн үүлтэн учхын таниул бас. Өвгөд бидний магтаал хоногийн гаргаараач дүүрэхгүй. Уг сагаравлын минь дүүргсэн үүлтлийн хэлхээ. Эдэнтэй жарнаараа дуудалсан ч мөнхөрч барна. Хэн байгаад нь бус хэлж байгаад нь очихыг л болгоо. Хэлж ярьж байгаа үгсд нь өөрсдийнхөө хэлхэнд үг болгож өгүүлдэл болгож үнтэй биендээ мэдлэг болгож л шингэ. Тэр нэлүүтэй дээр мэд. Монгол заяад хөвгтэй толботой өртөө болон. Хэн нэгэн хийндээ хэмэж, эрэг цагийн хэлхэнд нь ивэлтэй өрсөн гараад үлднэ хэмэж. Өөрөөсдийнхөө зүтгэлийн хөгөө будаанаас. Эрэг цагийнхаа хөвөлдөө тийм оюун бөгөөд алд биений зүтгэлийн хөг нь нөмөртөг бөгөөд дэмтэй гэдгээ санаж зүтгээсэ. Удам угсаанд чинь, угсаагарвалт чинь, Монгол заяанд чинь. Итүүн хичээд ивэлтэй үрсийнхэн зүтгэл багтахгүй шүү дээ. Тэм. Нэг л амьдраад дуусан хэмээн сансан хэлхээ боломхон биених үнэнт. Нэг л амьдарч байгаа хэлхэндээ. Зүтгэлтэй бөгөөд эртээ амьдраас. Зоригтой бөгөөд тэмүүлтэй амьдраас. Хүрхээ харсан хүслийнхээ тэмүүлтэй оршоос. Хөглж дийлэх зүтгэлээ бүтэн таниулж урагшлаасаа да. Хөвгийг дуулах амархаа.
дуулаж байгаагаа харин мэдлэгээ. Оюун болгож алдандаа шингээгээд өрөөл дамнуулаас түгээн таниулаас. Чиний чадсныг, чиний ухаарсныг, чиний мэдсэнийг нэг ч гэсэн хөх толбот Монгол хүмүүс танаас дадал болгоос, өвөлдөл болгож мөрлөөс. Үг болгож дуулаас, тийм үү? Тийм. Хөхтэй толбот Монгол заяатан өрс гэдэг. Тэнгэр эцгийн хөх толбот цэрэг ирсэн. Мэрэгдэн, жанжтан. Ивэлтэй үрсэн. Тэр заяагаа мөрлөж оршоос. Тэр заяагаа уугаалж урагшлаас. Өөрөөртөн эзэн байгаас. Энэ лэрвэн тажид жохог байна даа өрсөн минь. Судар ном болгоод л олон тань өвгдийн үнэнтэй үгс. Мөчиг нэгэн таниулж ухаарал нэгэн болгоогоос л гэж өгүүлж буудлаад. Мотор болгож гарч чиглэгдээд баг. Тэм? Төөхнийг нь уншаад алдандаа оюундаа хураах биш. Өвөлдөл болгож мөрдөөс л гэж өгүүлж байгаа хэрэг. Ятад өөрсдөө барж дийлэхгүй болвол хүрдээ тэгшдүүлэх хэрэгтэй үст. Долон хүрдээ. Алдаа бие үртэл. Тэгжүүлэх хөгөн өөрөө барахгүй болвол барж байгаа үрээр нэрэмблүүлэх хэрэгтэй үст. Хөргөө наатанд нь хэд юм бүүгэн арван тай барж дийлдэг мөртлөө. Энтэй биенийхэн арчилгаа. Тэтгэж бодлох хөгөндөө. Их л дутуу чанартай ханддаг үстэй та нар. Эрүүл байхыг хүсдэг мөртлөө. Эрүүл байх ухаанаа өөрсдөө алдууран гээж өргөдөг үстэй. Эрүүл байх хэрэгтэй гэдгээ мэддэг хүртлөө. Эрүүл байхын төлөө ихээхэн мэрэж хичээдэггүй үстэй. Тэгвэл энэ танарт чинь тийм осны эрен, лусын эрен, бомбын эрен бодлоод байна. Зөнгийн эрен айлчлаад байна. Хөх толбод ангаас Монгол заяатанд бас хэд төгөн ихтер оршиж байгаа бүхний зөнөн сэрж байна. Тэм? Үсгэлэн ирж таниж оршиж байгаа учиг ухаанаа олох гэж мэрэж. Сүнсэн эрэл хийлж байна, хайж байна. Төвөгдийн үгийг нь дуулаад, судар номыг нь гарч чиглаад. Сэтгэлдээ тосуулахад сүнс чинь баясаж байгаа биз. Тэгдэг үү? Чанхан хэлээч. Тэгээ тэр зүйлээ илүү таатаагаар хөглөлдөв. Махан би чинь сэтгэл чинь ямар байвал сүнс чинь баясах вэ гэдгийг чинь өгүүлээд байна. Орон хангай тагаан илүү тайгаар байвал сүнс чинь баясдгаа гэдгийг айлтаад байна. Тэм? Бүрэн уулын дундаа буудалсан төмөн олныхоо дунд нь холигход. Итүүгэн тарьсан хог ариун тийм? Сэтгэлдээ хоггүй хүмүүс тойрон байгаа хогоо түүш дийлдэг. Ятаач үт. Бакаан хөс хөдөлмөр шаардахаас илүү таанараас юу унах юм? Тийм. Орон хангайгаа цэвэрлээдэг буудалхад. Ядаа сэтгэлийн дараа бодлын хороо хүртэл, хогоо хүртэл түүчж барна шүү. Хож байна. Нэг өдрийн зориулаад, нэг нь тайгарг нь үйлдэл болгоод. Битүүгэн газар шороондоо хөрвөж, аршаан болог усыг нь хүртэж дийлдэг шиг. Тэм? Эд юм бүү нэхгүй агаар салхийг нь амьсгалж барддаг шиг.
Итвэгэндээ нөмөртөө нэгтэй үлийг ч гэсэндэ. Өнөөдөө хинч зүтгэлээрээ үйлдэлээрээ нөмөрлжиж баран шүү. Тийм үү? Үгэл ухаасаа. Эзний дайтай сэтгэнэ гэдэг. Тийм үү? Нэгэнтээ сардаа нэгэнтээ жилдээ хэдэнтэй ч байж боловч эзний дайтай сэтгэж байгаа хүмүүс гэдэг. Бага зүйлээ хайрлаж дийлдэг. Өөрт байгаа эдээ үнэлж барддаг. Өөрт байгаа эдээ үнэлж барж байгаа хүмүүс сэтгэлэн танигрээр бодол амнаалсад уужмаар өнөөдөртөө та нарыг хэлж байснаар амьдарч барддаг юм аа. Өөрийн төлөө, өрсийн төлөө, өргөн олны төлөө, аравтыг алхвас аравтын төлөө, 100 дахиул бас 100-ын төлөө гэсээр. Сэтгэлийн чинь бөгөөд хүрхийн төлөө зорж байгаа зүтгэлийн чинь хөг. Зоо зогдор дээр чинь зорих ёстой ачааг чинь нэмдэг юм аа өөр байна. Ачаагүй хүмүүс урагшаалдгүй юу? Зоо зогдор дээр байгаа ачаагаа өөрийн мэд санаж байгаа хүмүүс урагшаалдаг юм. Бийг бас тархийг ажилуулад хэвтээд байвал хэвтээд байдаг юм. Яавал амар хялбар хийчих вэ гэд. Яавал хөнгөн хялбар дүүрэгчих вэ гэд. Өөрт амрыг хараад байвал тэр шиг амар юм уу? Би хөдлөхгүй ш тархиар ажилуулад байна шүү. Тэм. Тэгвэл ядаа та нар бийг мөнтөө тархийг ч мөн ажилуул. Хөсөр чинь ухаан чинь хэмжигддэг юм шүү. Хөсөйг мэдэрч байгаа хүмүүс алдхан бие цэнэглэж дийлдэг. Цэнэглэж дийлж байгаа хүмүүс гэдэг итгэл бөгөөд хүслээ хурцлж бардаг юм шүү. Тэгэхээр хөдөл. Хөлс өмөрсөг. Мэд. Хатуу маш их харсан зүгтээ гүүгээд байваа та нар. Хөлс өмөрсөнаа. Тэгэхээр юун турсах вэ гэдгээ бод тунгаа. Бодож тунгаасан бол урсга. Биеийн тамираад итгэх гэсэн бол одоо харсан зүгтээ гүүгээс байвал яах вэ? Хэрэн цагийнхаа хэлхэнд нь улбаанд нь уул болж дийлэгч хэлгээ. Ивэлтэй цагийнхаа хэлхэнд нь илүүтэй нөмөртөн байхыг зориороо доорсон минь. Нэгэн хүмүүн гараа засаг түрийг нь цогцлоох биш. Өнөд эзэн биетэй та нар өөрийнхөө тохирсон цаг, буудалсан орон зайнда. Эзний бөгөөд сэтгэлийн дайтад буудалж ирэхийн цагаасаа. Энтэй Монгол заяагаа мандж мөнтөө бадруулж дийлнэ л гэдгийг зэр. Хүслэн алсад. Зүтгэлэн л харин ойрхон байлга мэд. Итгэлийн алсад. Сэтгэлийн хөгөөл харин ойрхон байлга мэд. Монгол заяагаан өргөж мандуулан бадрааж дийлсэн. Хүсийнх нь хөгтөн өнөдөн өвгөд бидний хотол тухсан байгаас. Өр бие засаж өргөө хотол голомтын галаа бадруулж өргөж дийлсэн. Өрх цагийнхаа хэлхэн 100 том байрн тэв. Тэтгэж барах тэнхэлт. Оюуны дайтан. Үлдэж байт барах учгийн дайтан өргөө хотолт минь буудалсан байгаасай да. Тэмтэй зүйлийг хүсэж байгаа учраас л ерөөлийг альдаж байгаа шүү.
Тиймтэй зүйлийг хүсэж байгаа болохоор л өвгөд олон та нарт үгээ дайж байгаа хэрэг шүү. Тийм үү? Тийм ээ. Махар. Тэрнээс өвгөд олон өөрсдийн илээж буудалсан цаг үеийн хэлхэнд зовсон жаргасан түүхээ хэлээд суудлаад байх тийм таатай бос. Ичи автагаан хилцэж буудалж байхдаа та нар сонирдоод байлгүй. Ингүүл алддимаа хэмээгээд л ичи авчин сэтгэл дэвсээд хоригсон байж таар. Ингүүл ондимаа хэмээгээд үгээ өгүүлж өчөж байсан байж таар. Тэгвэл өнөддөн өргөн олонд нь хандаж байгаа өвгөд бидний хэлэхэд үг. Дэвсээ дучиг ялгаа юу байх вэ? Үрсмийн тэнхээтэй. Хүний бие танаар өвөлдлийнхээ мөрдөд эзэн байгаас. Ясан дулгуур цусан хэлхий алдар нэртэй. Эзэн хөгөө өнөддөө санаад ирэх цагийн үүлээ дүүргээсэй л гэж айлдаж байгаа хэрэг мөн. Тэгэхээр сонирдож байгаа та нар авхаан авч гээхээ ингээ. Ясарaan тулж цусаан урсгаж 5 хурууга тамталж 10 хуруугаан алдалж өдрийн гаригийг унтах нойртойгоо өмнөдийн хэлхээнд нь үргэлжлүүлэх гэж өвөлтэй нөмрөө өнөтэй бие золиж ирсэн өвгдөөс бити илүүтэй зүйлийг нь хүсээд бай. Мэдв. Энтэй цаг нарт та өвгөд бидний өвлийг нь өгүүлж бодсон учрыг нь тосоод ухаандаа л уур хий. Үйлдэлдээ л хөс нэм. Тэгээд эзэднэ гэдгээ л энэ тэргүүндэн сан. Чиний алдаа чиний оноо. Тэм үү? Чиний үнэ. Харваад үнэн байхгүй. Мэдв. Чин үнэн чоо үнэн хажир үнэн бай. Амьдарч ирсэн ухаанаа өгүүлж бодолж байна гэдэг. Өнөдөө өвгөд битнэ. Өртөөлөн дамнуулж байгаа чинь чуу үнэн. Үгүй минь үг болгож үйлдэлтэй мөр болгож авбас. Чиний үнэн. Мэдв. Тэгэхээр хартаа цагаан хатуу зөөлөнтэй нь хослуулан дэнсэлж ухаандаа ур хийж үйлдэлдээ мөр хийж өрс минь жаа тэнхэлтэй оршоосаа. Үгүй цөөхөн байсан ч гэлгээ. 90 цагийн хэлхээгээ игдэх даваад ирсээр л байна. Тэм. 100-100-аар нь 1000-1000-аар нь оюунаараа бөгөө зүтгэлээрээ давж ирсэн учраас тэр шүүд. Хож байна. Хар цагаантай нь хослуулан сан. Хатуу зөөлөнтэй нь хослуулан тань. Тэгж чадвас та нар тэнхэл хуруулж байгаа нь тэр алданда. Оюунда. Мэдв. Тийм л байгаасай гэж өний олонд эдэс өгöd үгээ өвчөж байгаа хэрэг мөн. Өгöd олон буудлаад өгүүлж байгаа үгстэй бултанд нь зовлон яриад. Хөрнөхтөө бултанд нь жаргал хилцээд байгаа бос үст. Тийм. Тийм. Хараа сунгаж хараачаа гэж. Уучиг сонордож ухаараасаа гэж өгүүлээд байгаа биз дээ. Тэнтэй болоод л аривантай. Хөөөр чиний өгүүлснээр. Тэр тийм энтэй юм ээ гэж. Илүүтэй өксийг борохгүйгээр тойрч хилцээд байгаа юм да. Тэр тийм энтэй юм ээ гэдэг чинь үнэн бос учраас тэр шүүд.
хамаарж дагуулж хилцэж байж үнэнийг нь илүүтэй ойлгосоо л гэж нухаад байгаа хэрэг үгүй. Тэм гараадгүй гэт хэмэв байсан. Чи юу ухах юм? Гүүх юм байна даа л гэж ухах тийм. Гүйж байхдаа юу тунгаахаа мэдэхгүй зү. Тийм? Тийм. Тэгэхээр алхаж байхдаа гүйж байхдаа ч мөн энэ зүйлийг ойлгоосоо. Учиглаж ухаж таньж мэдээсэй л гэж илүүтэй үгийг зөөж нухаад байгаа хэрэг. Хэрэн цагийн та нарт ингэж өгүүлж хэлж байж хүрдэг гэдгийг нь мэддэг учраас. Ядаад улаач хөөрөөс ихтэйгэр. Мэд. Хөх тэнгэрт зүтгэн зайтай буудалж байгаа өрс. Эвгэлийг нь хүрттэй маавар минь. Өрс минь. Хож байна. Тэнгэр дээдүүдээ үеийн үед андгаатай. Тангарахтай учраас. Ханаараа хийж учгаараа улбаалаж явхад. Эвэлтэй хүгэн буудалд юм шүү. Бидтэй болгоч тийм амаргүй үст. Эзэн болгоч тийм амаргүй үст. Алив зүйл бүхэн дээр дүүрэхийн урт мадаг байдаг юм. Таныхын урт учих байдаг юм. Мэдв. Тэгэхээр заяада буудалсан саадгийг хайрлж тус. Уучигдаж ухаж амьдар. Үнэн худлыг өөртөө шүүж амьдар. Үр бие ажиж амьдар. Үрс минь.